Сайн байцгаана уу? Та бүгдтэй энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амарсана гэдэг. Та бүгдтэй би өмнөх дугаараас хойш кофений тухай ярилцаар байгаа лээ. Тэгэхээр энэ маань part 2. Тэгэхээр part 1-гээ та үзээгүй байгаа бол үзээд тэндээс юм ойлгоод шийдлүүдээ сураад амьдралтаа хэрэгжүүлээрэй. Тэгээ буцаад энэ бичлэгээ үргэлжлүүлээд зэрэг гэж хүсэх байна. Тэгвэл маш их баярлах болно. За тэгэхээр бүгдээрээ кофений үргэлжлүүлээд ярьцгаая. Хамгийн гол нь зөв зохистойгоор хэрэглэх нь хамгийн чухал. Тэгэхээр би нэгэн жишээ хэлж өгье. Энэ жишээн дээр нэгэн гайхалтай амжилттай яваа бүсгүйн тухай ярина. Тухайн бүсгүй маань гэр бүл болон өөрийн амжилт карьераа маш сайн авч яваа. Өөрөө тэр тухайн бие махбод дээр өөрөөрөө үлгэрлж байгаа үлгэр жишээ бүсгүй байгаа. Тэгэхээр нэгэн гайхалтай амжилттай бүсгүй. Гэвч энэ бүсгүйд нэг асуудал бий. Энэ асуудал нь болохоор нэгсэндээ кофеин маш их хамааралтай. Нэгсэндээ кофеины маш их хамааралтай хэтрүүлж хэрэглэдэг. Цаашлаад бүр энэ кофеины дондолттой гэсэн үг. Эндээсээ гарах гэж нэгсэндээ арга хэмжээнүүд авдаг. Бас энэний дондолтын нөлөөнөөс болоод эргэн тойрны хүмүүстэй маш их алтай айш муутай харьцдаг. Тиймдээ ч эндээсээ ухаарч арга хэмжээнүүд хэрэгжилж гарах гэж оролддог. Тэгтээ бүтлгүүцсээр л байгаа. Хамгийн гол нь донтолтын хэмжээнд хүрсэн буюу зохисгүй хэрэгэлсэн хэмжээнд хүрсэн байгаа учраас энэ аюул том асуудлууд дагуулдаг. За энгийн нэг жишээ нь болохоор тухайн кофений хит их замраагүй хэрэглээ, донтолтын хэмжээнд хүрсэн хэрэглээ маань судасны хаан нарийсах эрсдэл буюу нэг шалтгаан болдог. Тэгэхээр судасны хааныг нарийсгадаг гэсэн үг. За цаашлаад тухайн нарийсал маань тухайн хүн тодорхой хугацаанд олон жилийн хугацаанд кофений хамааралтай энэ бодисын нөлөөнд автсаар байсан гэсэн үг бие махбод маань. Тэгэхээр тодорхой хугацаанд гарах буюу багасгах гэж оролдоход хүний биед тухайн агшаад байсан цусны судсууд маань буцаад өргөсч эхэлдэг. Тэнгүүд зөөврүүд илэрдэг. За нэгсэндээ цусны судсууд өргөсөд ирэхээр их хэмжээний цус дүүрэлтүүд явагддаг. Энэ маань болохоор ихэвчлэн биений аль хэсэгт явагддаг гэхээр хүзүү толгой хэсгүүдэд. Тэгэхээр энэ зүйлүүдээс болоод илэрдэг шинж тэмдэг нь толгоогоор хатгах, эсвэл толгой таллаж өвдөх зэрэг зөөврүүд илэрдэг. За кофенийг ер нь ялангуяа кофений хамааралтай хүмүүс маань кофенийг хичнээн багасгасан ч бараг кофений шилтгаантай толгой өвдөлт бараг үгүй болдог. За цаашлаад кофеинтэй хамааралтай ийм хүмүүс багасгах гэж оролдох, гарах гэж оролдох үед эрч хүч буурдаг. Анхаарал төвлөрөлт мууддаг. Цаашлаад бүр тоогоо шиг хэмжээтэй том хэмжээний кофе уучмаар санагддаг. За энэ мэтчлэн асуудлууд байдаг. Хамгийн гол нь дондолтын хэмжээнд буюу хит их зохисгүй хэрэглэсэн жишээ байна. За тэгэхээр би нэгснэ кофенийг огт өгөөсгөх гэсэнгүй. Би ч өөрөө кофений нэгсэндээ үнж фэн. За хамгийн гол нь би юу хэлэх гээд байгаа гэхээр тухайн кофеин гэдэг бодисыг бид бүгд зөв цагт зохистой хэмжээгээр л хэрэгэл зурх нь хамгийн чухал. Энийг маш сайн ойлгоорой. Зөв цагт зохистой хэмжээгээр. За тэгэхээр энэ нь болохоор нэгсэндээ кофе муу зүйл байсных биш. Харин зохисгүй хэтрүүлсэн хэрэглээний хор уршигийнх. За асуудлын гол буюу энэ олон асуудлууд дундаас хамгийн гол асуудлын гол нь олон сая хүмүүс кофенийг өдөрт ганцхан удаа хэрэглэхийн оронд олон удаа хэрэглэж байгаа нь л асуудлын гол нь. За тэгэхээр кофеин бол хүчтэй, сэргээгч бөгөөд харин зөв зохистой хэрэглэж чадвал бидний амьдралын таашаалтай нэгэн хэсэг яах аргагүй мөн. Тэгэхээр зөв цагт зохистой хэмжээгээр л хэрэгэлцгээе. Тэгээд энэ таашаалыг мэдрээ. Огт бити хэрэгэл гэж хэлээгүй, тэгж туушраагүй. Зөв зохистой л хэрэглэе бүгдээрээ. За тэгэхээр одоо шийдлүүдээ ярилцгаая. За шийдэл 1. За шийдэл 1 маань та өглөөс ирээд шууд кофеин агуулсан бүтээгдэхүүн тэр дундаа кофе бити хэрэглээч гэж гоох байна. Учир нь та сэрснээсээ хойш өглөө босноос хойш дор хаяж 90-120 минутын дараа хэрэглээрэй гэж зөвлөх байна. За учир нь юу вэ гэхээр тухайн бие махбод буюу хүний бие махбод байгалийн нөлөөгөөр болон өөрийн хэмнэлээр
хэвийн бодисын солилцоо дааврын хэмнэлийг хангах ёстой. Энэ маш чухал. Энийг л хэлээд байгаа. Тэгэхгүй бид бүгд өглөө ямар нэгэн зүйлийн хамааралтай босч ирээд ялангуяа кофе сэрээд уугаад байна. Энэ урт хугацаанд биений эрүүл мэнд болон нойронд маш сөргөөр муугар нөлөөлдөг. Тэгэхээр энийг л барьчих. Өглөө босоод битгий шууд кофеин агуулсан зүйл хэрэгэл дор хаяж 90-120 минутын дараа хэрглэж. Тэгэд өөрийнхөө бие физиолог хүчийг өглөө зөв ашигла. За, шийдэл 2. Шийдэл 2 маань. За, тэгэхээр таныг унтаж амархаас өмнө хэрэглэсэн кофеины дийлэнх хэсэг биеэс чинь гадагссан байхаар кофеины хориг цаг тогтоо гэж байгаа. Тэгсээ түрүүний хэлдгээр та нэгсдээ орой 22 цагт унтдаг болвол дор хаяж 8 цагийн өмнө кофеин хэрэглээрэй. За, энэ нь бол нэгсдээ таныг аль болох өдөр 14 цагаас хойш кофеин агуулсан зүйлүүд болон кофе бити хэрэглээч л гэж байгаа. Тэрнээс өмнө мэдээж зөв цагт зохистой хэмжээгээрээ хэрэглэж болно. За, тэгэхээр энэ нэг шийдэл. За, 2 дахь шийдэл маань. Уучлаарай. 3 дахь шийдэл. За, 3 дахь шийдэл маань. За, кофеин нэгсэндээ энэ кофеинээс хамааралтай биш бол кофеинийг кортизолын өдрийн цагаар илүү их харин үд шороон цагаар бага ялгарч байхаар нөгөө биологийн цагийн системийг тохируулахад тус болох үүднээс хэрглэж болно. Бид бүгд биологийн цагийн систем буюу нөгөө циркадиан хэмнэлийн тухай өмнөх бичлэгүүд дээр үзсэн. Мөн кортизол, мелатонины зөв хэмнэлүүдийг үзсэн. Тэгэхээр энэ кортизолыг засахын тулд энэ хэмнэлээ олохын тулд бас кофеиныг ашиглаж болдог байна. За, нэгсэндээ та кофеин хэрэглэхдээ тухайн кортизол дааврын түвшин маань танд жишээ нь хэвийн хэмжээнээс доогуур буюу стандартаас доогуур эсвэл таны энэ хэмнэл маань дааврын зохицол маань уруугаар харсан нэгсэндээ та шүн ажиллаад өдөр унтаад байгаа тохиолдлуудад та нэгсдээ кофенийг бага зэрэг ухаалгаар хэрэглэн бүх зүйлээ голдролд нь буюу хэвийн голдролд нь оруулж болох ийм тустай. Тэгэхээр та зөв хэмжээгээр хэрэглээд энэ хэмнэлээ засаж болох нь байна. Тэгэхээр маш чухал байгааз зөв л хэрэглэх хэрэгтэй. За, тэгэхээр шийдэл 3. За, шийдэл 4. За, шийдэл 4 маань та бүгдэд за би нэг зөв зохистой хэрэглэх арга замууд буюу 3 арга замыг хэлж өгөх гэсэн юм. За, нэгдүгээр арга зам. За, нэгдүгээр арга зам маань та 2 өдөр хэрэглээд 3 өдөр завсарлах. Та нэгсэндээ дондолтгүй буюу хит хамааралгүй байгаа болвол энэ яг тохирох арга зам. Та 2 өдөр тохирох хэмжээгээр хэрэглээд буцаагаад 3 өдөр завсарлана. Та дондолтгүй байгаа бол 3 өдрийн дотор таны биеэс кофеин хангалттай гадагшилж чинь гэсэн үг. За, 2 дахь арга зам. За, 2 дахь арга зам маань та 2 сар хэрэглээд 1 сар завсарлах. Энэ хамгийн гол нь та стандарт хэмжээгээр нэгсэндээ 200 граммаас доош тун хэмжээгээр кофеинийг хэрэглэдэг болвол энэ арга зам маш тустай гэсэн үг. Нэгсэндээ 2 сар хэрэглээд 1 сар завсарлах нь. За, тэгэхээр 3 дахь арга зам. 3 дахь арга зам маань нэгсэндээ та хүссэн үедээ хэрэглэж байх. Нэгснээ сонсогч байгаа. Гэхдээ энэний учрыг хэлж өгье. Хэрвээ танд кофеин хэрэгтэй байгаа бол зүгээр л хэрэглэж өрөх. Гэхдээ энэ шаардлагатай гэдэг зүйл байгаа биз? Энэ шаардлагатай гэдэг зүйл нь юу вэ гэхээр та цаг хугацааны хувьд давчгүй, ард нь гарах зайлшгүй, шаардлагатай, яаралтай эсвэл болвол том ажил байгаа болвол зүгээр л энэ кофеинийг хэрэглэж өрөх. За, тэгвэл энэ бүр нөгөө дураараа хэрэглэж болох хугацаа нь 2 хоногоос хэтрэхгүй байх ёстой. Энийг л барьчих. Тэгэл асуудлыг шийдчихнэ. Тэгэхээр 2 хоногоос хэтрүүлж болохгүй байх нь шүү. Тэгэхээр ийм 3 төрлийн арга зам байгаа. Эннээс гадна бас олон арга замууд байгаа. Хамгийн гол нь хүний амьдралд хэрэгтэй арга замуудыг зааж өглөө. За, энэ мэтчилэн хэдлээ бүгдээрээ кофеинийг зөв зохистойгоор хэрэглэе. Тэгэхээс биш муу бодис ерөөсөө биш. За, тэгэхээр намайг дэмжиж байгаа бол та хэрэгтэй зүйлүүдээ хийгээд өгөөрэй. Тэгээ бүгдээрээ хичээцгээе, амьдралдаа туршицгаая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.